Сайн байцгаана уу? Та бүхэндээ гоо сайхнаа алдаж байдаг алдааны талаар танилцуулахаар бэлтгэлээ. Гоо сайхан бол эмэгтэй хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Бид царай зүс хувцас идэл гоо сайхны бүтээгдэхүүндээ нэлээд анхаарч эрч мөнгө зарцуулдаг. Тиймээс гоо сайхнаа алдаж байдаг бидний хамгийн түгээмэл алдаануудад нэгдүгээрт нь будалт хийдэг багсаа угаахгүй байх. Охид бүсгүйчүүд маань будалт тус бүрт багс хэрэглэдэг болсон. Будалтын багс нь удаан хугацаагаар хэрэглэж бохирдсноос бактериас үүдэлтэй батга өрөвсөл тууралтыг үүсгэх аюултай. Нүүр будалтанд зориулагдсан тусгай багс нь хүрссэн үр дүнд хялбархан хүрэхэд тусалдаг бөгөөд түүнийг байнга цэвэрлэж байх шаардлагатай байдаг. Хоёрдугаарт нь арьсандаа тохирохгүй тос хэрэглэх. Арьс арчилгаандаа тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээр батгаших, будаг шингэхгүй, барзах, чийгшлээ алдах гэх мэт үр дагаврууд ажиглагдаж эхэлдэг. Тиймээс мэргэжлийн гоо сайхамжаар шалгуулж арсныхаа онцлог тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм. Гуравдугаарт нь нүрээ цэвэрлэхгүй унтах. Нүүрний арьсны бохирдлоор цэвэрлэхгүй унтах тохиолдолд арьс бохирдож хар батга гарах, нөхцөлд үүсэх, өрөвсөлт батга гэх мэт арьсны өрөвсөл үүсэхэд бэлэн болсон байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн л бол хэрхэвч цэвэрлэхгүй унтаж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь бохир гараа нүүрэндээ хүрэх, нүрээ илэх. Та өөрөө ч анзаарахгүй ийм үйлдэл хийдгийг мэдхүү. Тэгвэл сайтар гараа угаасны дараа л биш бол хизээч нүүрэндээ гараа бүү хүргээрэй. Нийтийн тээвэрт гудамжинд ажилд ирээч гэсэн нүүрэндээ гараа хүрэхгүй байхыг байнга өөртөө сануулж явах хэрэгтэй. Тавдугаарт нь хүсээ нойтноор нь самнах. Энэ нь үсний эрүүл мэндийг алдагдуулах нийтлэг алдаа юм. Та үсээ нойтноор нь самчхад хүсээ унаад байна яаж зогсоох вэ гэж боддог юм биш үү? Тэгвэл нойтноор нь үсээ бүү самнараа. Үсээ угаачаад алчуураар зөөлөн дарж арчих хэрэгтэй. За 6 дугаар алдаа нь гар хүзүүгээ мартах. Ихэнх бүсгүйчүүд хүзүү гарын арьсаа төдийлөн тоодоггүй хаяа нэг тос түрхэж арчилдагч эмэгтэй хүний гоо сайхан насны илэрлийг илтгэдэг хамгийн чухал хоёр зүйл нь биднээс илүү их анхаарал зарчлагыг шаардж байдаг. Гараа арчлахын тулд мэдээж эхлээд хамгаалах хэрэгтэй ба хит халуун, хит хүүхдэн усанд юм угаахдаа заавал эрзэн биелийн өмсөж аншаарай. Харин хүзүүний арьсаа нүрээ цэвэрлэх бүртээ цэвэрлэж хүзүүндээ арчилгаа тогтмол хийх хэрэгтэй шүү. 7 дугаарт нь тоник хэрэглэхгүй байх. Нүрээ угаасны дараа арьс нь өөрийн pH-ийг алдаж хуурайшдаг ба энэ үг тоник түрхснээр арьсны pH тогтворжин илүү их чиглэг болох болно. Үүний дараа зохины тос болон бусад бүтээгдэхүүнийг дарааллын дагуу хэрэглээрэй. 8 дахь алдаа нь шөнийн тосны буруу ойлголт юм. Шөнийн тос нь чийгшүүлэх болон арьсыг тэтгэж нөхөн сэргэх үйл явцыг түргэсгдэг. Шөнийн тосыг унтахаас 20-30 минутын өмнө түргэснээр үр дүнтэй байдаг. За 9 дугаарт нь хүсэндээ өнөртөө ус түрхэх. Таны ус хуурай шиг хандлагатай байдаг бол та үсэндээ өнөртөө ус түрхээс татгалзаарай. Учир нь өнөртөө ус нь спиртний хол заавалдаг учраас ихээр хуурайшуулдаг юм байна. За 10 дугаарт нь цагаан эргэллээ солихгүй байх. Гоо сайхны гундаадаг муу зуршил бол цагаан эргэллээ ариун цэвэр юм. Цагаан эргэлэл дэрний уутаа угааж занших нь чухал юм шүү. За 11-т нь насан тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх. Нас ахих тусам арьс өөрийн төрлөх шин чанараа алдаж эхэлдэг учраас түүнд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Тиймээс нас ахих тусам гоо сайхны бүтээгдэхүүнээс гарах эрчимтэй үйлчлэгээ нэмэгдэж байх хэрэгтэй. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.